Одон дор суух тавтай морил би бол хөтлөгчийн хот. Хөтлөгч амар санаа биднийг цаг хугацаагаар ялуулах гэж байна. Нэвтрүүлэг танд YouTube-ийн одон дор суугаар болон NTV телевизээр зам 83.3 107 столгийн одон радиогоор хүрч байгаа. Өнөөдрийн дугаарыг хямд ухаалаг сонголт, оргил сүлжээ дэлгүүр болон өдөр бүр шинэ ураатай төлөө шүү гэж нэтгэж байна. За өдрийн минь амраах. Өдрийн минь дээ. За өнөөдрийн сэдв маань одоо сонгож авсан сэдв маань бол декабристууд гэж одоо түүхийн үеийг ярих юм байгаа. За декабристууд гэхээр одоо чамд яг юу бодогдож За байна? би нэг юу бодогдоод байдаг нэг цагаан цамцтай нэг Иванууд харагдаад байдаг байхгүй. Тэгээд ер нь бол ингээд бодохдоо жоохон сэхэтэн байрын хүмүүс тэгээд цэргийнхэн ялангуяа энэ бослог гаргах гэж оролцсон юм да. Яагаад бослог гаргадгийг ер нь зүгээр хааныхаа эсрэг л байгаа шүү дээ. Тийм хаан байгаа. Нэг хүний юунд байж болохгүй байна гэдэг. Тэр дайнаас улбаатай. Ер нь гэхдээ чи бол яг зүгээр ингээд огт мэдээлэлгүй ч юм уу ингээд явж байгаа хүн шүү дээ. Зүгээр нь сонирхож судлаагүй ч юм уу те. Ингээд өнөөг хүртэл чамд олдсон мэдээлэл ирэхдээ боломжийн сайн байна шүү дээ. Энийг хүн гэж хэлэхэд. Яагаад тэгэхээр декабристд чи юу гэсэн үг юм? 12 сар л гэсэн үг шүү. 12 сар. Тэгэхээр бослого бол 12 сард болсон байх нь шүү дээ те. За ер нь бол энэ декабристуудын сул бол одоо 1820-од болж байгаа үйл явдал байхгүй юу? Тэгэхээр энэний өмнө ямар том үйл явдал явсан байж болох вэ? Одоо Наполеон л байгаа шүү. Наполеон Орос руу дайрсан байгаа шүү дээ. За ингээд нэг юм Наполеоны үеийн Европ гэдэг зүйл бол гэсэн Ватерлоогийн тулалдаан. За энэ одоо Ватерлоогийн тулалдаанд бол Франц эзэн хаан ялагдаад хаан ширнээсээ буугаад Эльбар руу цөлөгдөөд одоо энэ түүхийг бол ерөнхийдөө хийх нь мэднэ те. Тэгээд Эльбарлаас ирээд одоо Эдмон Дантес дээрч гардаг те. Одоо Монте Кристо гүн дээрч гарч байгаа олон ч кинон дээр гарч байгаа. Тэгээд Ватерлоог бүтэн кино байгаа шүү дээ. Бондарчукийн найруулсан ч мундаг том кино. Тэр бол бас үзүүштэй мундаг кинонуудын нэг байхгүй. Эльбар дээрээс бууж ирээд тэгээд одоо Францын арим өрөөнд дагаж яваа. Тэгээд одоо 250 мянган хүнтэй арим бүх фронт дээр 800 мянган хүнтэй холбоотнуудын эсрэг буюу гурвалсан одоо эвслийн эсрэг гэсэн үг. Австри, Унгар, Их Британи, Прус, Орос гэсэн гурван том одоо ялангуяа гол эдгээр бол хамгийн голлох гүрнүүд байсан. Эдгээр эсрэг байлцсан. Хамгийн шийдвэрлэх тулдаа Ватерлоогийн тулдаанд болоод ялгцаа. Ингээд одоо Наполеоныг бүр хол Сент Гиген Елена гэдэг арал руу үрт цөлсөн. За энэ бүр хол Атлантикийн далайн одоо төв хэсэгт байдаг арал байгаа шүү дээ. Африкт арилц. За ингээд одоо энэ үйл явдлын дараа Венийн конгресс гэж нэг юм болт. Энэ юу гэсэн үг вэ? Вений одоо их баг хурлах юм уу да? Конференс гэж хэлж байгаа. Австри, Их Британи, Австри, Прус, Орос гэх дөрвөн улс Европын хувьд яг дахь зурсан. Одоо нэгс Франц авч хийж байгаа. За ингээд одоо улс орн эзэнт гүрнүүд өөрсдөө хил ялсарыг дахин зурж эхэлсэн гэсэн. Ингээд энэ үед бидний бас нэг сонин одоо би дараа бас ярина энэ хэчдийн төлөвлөгөөч гэсэн оруулах гэж бодож байгаа зүйл нь болохоор Оросын эзэн хаан Александр өөрийнх нь цол дээрээ нэмэх нь Польшийн хаан гэдэг нэмтэй цол хэрэмийг нэмж авсан. Яагад бол Польшийг өөрийнх нь нэг хэсэгтээ авсан гэсэн үг. За яагад Польшийг авсан шалтгаан гэх юм бол яхаа ерөнхийдөө Польшийг 3 удаа хувааж авсан гэдэг байна. Австри, Прус, за ер нь бол Прус, Орос хоёр. За Прус ч бол Германы холбооны улсын бас нэг том бүрэлдэхүүн хэсэг цөмүүдийнх нь нэг. За нэнгүүд 3 удаа хувааж авахдаа Оросын холбоонд Оросын эзэнт гүрэн авсан. Авахдаа нөгөө ямар шалтгаанаар авсан бэ гэхээр Польшийн арим Наполеоны дэмжиж тусгаар тогтнолын төлөө байлцсан баг. Тэгэхээр нөгөө эзэнт гүрнүүдэд таалагдахгүй таарна шүү дээ. За ингээд Европын Оросын хаан гэдэг одоо Польшийг аваад Польшийн эзэн хаан гэдэг нэртэй болсон гэсэн үг. За ингээд эдгээр нэг зүйлийг бас тодорхой гашуун сурчлага авсан. Яа тэгэхээр бүгд эзэн хаанд улсууд тийм ээ. Тэгэнгүүт Францын хувьсгал чинь хааныгаа цаазалж хаяад хувьсгалын үйл хэргийг экспортлыг түгээ Европ даяар тараа гэж хийсэн зүйл байхгүй. Тэгэнгүүт эзэн хаанаа авч хайдаг Францын хувьсгалын үзэл санаа Европ даяар өстой битүү тарсан байхгүй. Тийм. Энэ чинь юу гэсэн үг гэхээр яг цагаад бол дэвшил үзэл мөн үү? Мөн шүү дээ. Мөн. За тэгэнгүүт эдгээр ерөөсөө энэ эзэн хаан хувьсгалт үйл хэргийг дардаг бүр юм хамтын хүчийг байгуулъя гэж тохирсон байгаа байхгүй. Хаад ор. Яа ариун эвсэл гэж нэрлээд тэгээд Holy Alliance гэж нэрлээд ариун эвсэл гэж нэрлээд биенийхээ улсад гарсан хувьсгалыг дарна гэдэг тохиролцоотой бүр цэрэг оруулах бололцоотой гэсэн үг. За ийм ч учраас баг нарийн ярил Францын хувьсгал дахиж эхлэхэд Прусын арим орж дарсан байдаг байхгүй 1870-аад онд санагдаж байна. За ингээд одоо тэрэн дээр чинь
Оросын эзэнт гүрэн одоо Наполеоны дайны эсрэг одоо Наполеоныг ялахад Оросын эзэнт гүрний хоросон хувь нэмрээс өндөр штэ. Яагаад гэвэл одоо энэ их золиос гаргасныхаа төгсгөлд одоо Наполеоныг ялсныхаа дараа том тоглогч болж гарч ирсэн байхгүй. За энэ ялангуяа Австралицийн тулдааны дараа Австри Оросын хамтарсан армийг бут зогсон Наполеоны гайхамшигт ялалт байдаг байхгүй. Наполеон Бородиногийн тулдаа эхлэхэд сэргүүдээ Австралицийн нар мандлаа гэж тулдааны эхлэсэн байдаг байхгүй. Тэр чинь ямар том гайхамшигтай ялалт болсон гэсэн үг байхгүй. Тэгээд тэр Австралицийн тулдааны дараа энэ Оросын эзэн хаан залуухан Александрыг өөрийнх нь талд холбоотой болгож байсан байдаг байхгүй. Бүр эсэргээрээ. Тэгээ эдгээр чинь Неман мөрөн дээр маш том юм гүр одоо усан гоцсон юм тавцсан засж байгаа. Тэн дээр Орос, Францын офицерууд салам найрлж 3 хоног яригдсан байдаг байхгүй. Тэгээ Наполеон, Александр хоёр хоорондоо бүр 3 хоног баг өрөөнөөс майхнасаа гарахгүй яригдсан. Ингэж тэмдэглэсэн. Гэвч одоо Британи улсын гадаад бодлого Их Британи улс бол холбоотнуудаа яаж дэмждэг вэхээр дандаа алтан фунт стерлингээр худалдаж авдаг. Тэгээд Орос бол эцсийн хүндээ Наполеоноос нүүр бууруулсан учраас Орос руу Наполеон дайрсан байхгүй. Тэгэхээр залуу Александр хаан шийдвэрээ гаргасан. Тийм байна. За ингээд одоо энэ дайны ялалтын дараа бол их хүчрэг Орос бол гарч ирсэн. За ингээд одоо шин дэг журам одоо бий болоод ирэхээр одоо Орос тус ингээд зөндөө бол юм. За одоо эн чинь цаана юу гэхээр шүү дээ. Түүхэндээ Европын түүхэнд байгаагүй маш том армийг одоо Наполеон босгож Орос руу товтлсон шүү дээ. Тэгээ Неман мөрний гаталдаг байхгүй чинь хилээд авч ийн гэсэн үг. Польшийн хилээд авч ийн гэсэн үг байхгүй. За ингээд одоо түүний хаанчлалын хувь заяа бол энэс тодорхой 4 сарын дараа Неман мөрний гаталж явсан одоо Оросын арми, Францын арми, Бородиногийн тулдаа ингээд 9 сард болсон тулдаа шүү дээ. Москвагийн дэргэд ялагдаад буц Москваг шатаасан. За ингээд энэ үйл явдлуудыг мэдэх. Ингээд ухарч одоо явсаар байгаа. За энэ бол өвлжөнгөө ухарсан тэр шившигт ухралт гэж нэрлэдэг. За дээр нэмээд Польшоор дамжаад, Германы нутгаар дамжаад ингээд араас нь одоо Оросууд нөхөж байгаа. Дараа нь Австри нэгдэж, Австри чинь одоо охиноо өгөөд Наполеонтой суулгацсан, холбоотой шахуулсан байж байгаа буцаж эргэж байгаа юм. Тэрэж Английн одоо дипломатууд эргүүлж байгаа юм. Буцаад Наполеоны артал Австри чи эргээд хадам аав нь өөрийнхөө сар байлж ийн гэсэн санаа ингээд. За ингээд явсаар 4 сарын дараа ихэд одоо Оросын арми Наполеоныг Европын хөндлөн гулд одоо илдэж, ялж, ялагдаж бас дандаа ялааг бас Наполеон ч бас хит удаа том ялтууд байгуулсан байхгүй энэ. Гэтэл ерөнхийдөө суурн ингээд хэврэгшээ явсан. Энийг би бүр дараа Наполеоны бүтэн бүлэг дээр ирэх гэж бодоод байгаа орхич. Парисын гудамжинд ирээд одоо Наполеоны хаан ширээг буулгаж авсан энэ үйл явдлыг бол Оросын болон Александр хаан болон Оросын хувьд бол түүхэн гайхамшигтай ялдсан байхгүй. Тухайн үеийн супер гүрэн, Англи чинь Тэнгисийн супер гүрэн. Франц чинь их газрын супер гүрэн байсныг Орос хэлсэн байхгүй. Ийм учраас Оросууд нэг Орос руу дайруулан чи зовлонгоо үзнэ гэдэг чинь ийм учиртай. Эх орны дайн гэдэг одоо дайны тактиктай стратегид их сайн ард түмэн гэж ер нь ярьдаг. Газрынхаа гүнээрээ ингэж нөөцийг шавхаж жагаад ялдаг ерөөс үндсэн одоо бүр 2 удаагийн том дайнд ингэж яллаа штэ. Даваа талан дээр болж байгаа. За эн чин цэвэр зөвхөн дайн байлдаахаас илүү бас хангамж логистик асуудал яригдана гэсэн үг. За ингээд Наполеон ч өөрөө Европын дайныг хийхдээ маш том одоо сэргийн шинжил хийсэн. Европын дундуур бол үнэхээр гайхамшигтай одоо цоо шин дайр одоо байлдааны тактик боловсруулсан байхгүй. Тэгэхэд тэнд очиод тэрэнд дийлээгүү гэсэн санаа явж байгаа. За энд гэсэн чинь ингээд Европын хөндлөн өндөр ингээд хотоос хот дайрал ингээд байлдаад явж байгаа Оросын армийн залуу офицерууд юу үзэх вэ? Германы хотуудыг үзнэ. Польшийн дэвшилт үзэлтэй хотуудыг үзнэ, Австрийг үзнэ, Францыг үзнэ, Францын хувьсгал болсон хотуудыг үзнэ, хүмүүсийн үзэл бодол ямар өөр усыг үзнэ. Хааныг авч хаяад үндсэн хууль засыг байгуулдгийг үздсэн гэсэн. Тэгээд тэнд нь ядж хахад одоо яг үндэ бол хичнээн Францыг ялахтай аян дайм байсан боловч залуу офицер сэхэтнүүдийн хувьд бол одоо танилцах аялал гэж байдаг шүү дээ. Туршлага судлах танилцах аялал байсан байхгүй. Атсан газар болгоомсоо цоо шин дэвшилт үзлүүдийг харж байсан гэсэн. Энэ үед Орос орн ямар байсан? Хамжлагт байсан. Хамжлага гэдэг чинь цагаад болох юм бол хагас боол гэсэн үг. За миний хамжлага инх утаа та надаас зандаг хүүгийнх болж болохгүй. Бид хоёр тохирвол чи явна. Тэрнээс чамд ямар ч тийм боломж байхгүй. Дээр нэмээ чиний хүүхэд чамаас гарсан үр хүүхдүүд миний хамжлага байна. Энд чинь юу гэж юм гэхээр маш том аж үйлдвэрчж байгаа тэр үйлдвэрлэж идэлийн ихэнх үед бол хүний нөөц нь хүүнэн зүгээр яг юм мал сүрэг шигэ, тариан талбай шигэ
Үхэр адуус шиг тийм хэмжээний төвшөнд л хөгжингүй байсан гэсэн үг байхгүй. Тэгтэл Францын хотууд, Германы хотууд ажилтуржээд одоо шал өөр болоод тесрэлт эхэлж байхад тэнд Орос орн хөдөөж орн хэвээрээ байсан гэсэн үг байхгүй. Одоо боярууд гэж ярьдаг шүү дээ. Одоо буржуй феодлуудын одоо гэдэг шахуу хагас феодалын маягийн тийм зохион байгуулалттай. Хэрэгсээ салж чадаагүй. Одоо энийг бол одоо хэмжээгүй эрэхтэй Оросын автократ ус гэж нэрлэдэг. Энд улс төрийн сөрөг хүчин гэж байхгүй. Үндсэн хууль гэж байхгүй. Үг хэлэх эрх чөлөө гэж байхгүй. Шүүх дээрх одоо өөрийгөө хамгаалах эрх чөлөө гэж байхгүй. Нотлох, миний зөв буруу гэдгээр нотлох боломж байхгүй. Ийм л нийгэмд байсан гэсэн. За ингээд одоо Оросын хүн амын 80% нь серфдом гэж нэрлэдэг хамжлага. Өөрийн өмчөг ямар ч ирээдүг боончлогдсон тариач буюу амьдрах дардууд байсан. Нийгмийн энэ статус нь одоо хүүхдээс хүүхдэд нь дамжиж ингэж уламжлагдчих явдаг. Тэгэхээр чамд ямар ч боломж байхгүй гэсэн. 80% нь тэр хүссэн ч эд чидэл онохгүй бол тэднэрт ямар ч боломж байхгүй. Тийм учраас тодорхой хэмжээний одоо хүмүүс нь лам болж тэр зүудээс ингэж гарах гэж оролддог байсан үйл явдлууд байгаа. Эсвэл айрамд явж гэхдээ айрамд очиход эн чинь зүгээр офицеруудын сургуульд зүгээр тариаш өгтөг оруулахгүй шүү дээ. Гэх мэтлээ ингээд аюун олон суур боловсрал гэдэг зүйл амар шаарддаг. Суур боловсралыг авч чадаагүйнүүд нь угаасаа одоо юугаараа боломж гэж өгдөг чинь нийгмийн боломжоор ингээд хязгаарлагдахаар нийгэмдээ өсөд дэвших одоо нэг амбиц хийхтэй нэг карьер хийх боломжгүй бол гэсэн. Ерөөсөө хувь заяан л тэр болчихлоо шнэ. Яг онцгой одоо үеийн байгалаас өгсөн суу бэлтгэл хин нэг нь л биш бол тэгэл ер нь баг байхгүй болчих жоо. Тийм бай. За инхээр өнөөдөр Монголын нийгэмтэй төстэй харагдаж байна. За яах юм бэ амраах. Зүгээр би яг хамжлагын 80% нь хамжлагынх бол Монголын нийгмийн баг талын халамжийн болгочиход байгаа шүү дээ. Тийм. Эзэн тодорхой хэмжээр тархин ширгээж байгаа байхгүй. За тэр тарих ширгээж байгаатай бол би санал нэг байна. За ингээд одоо Оросын залуу офицерууд, ялангуяа офицерууд гэдэг байгаа шүү дээ. Тэр сэхэтнүүд явж ирэнгүүтээ Орос улсад ийм реформ хийх талаар мөрөөдсөн баг. Ингээд одоо тэр үед одоо Александр хаан тэдний найдвар болохоор хүн биш байсан юм байна л. Тэгээд тэд нар ерөнхийдөө бослог гаргаж энийг өөрчлөх хүчээр хийгдэл ерөн зүр оюун дүнгэлтэнд хүрсэн баг. Яа тэгэхээр өмнө нь эдгээр чинь Францууд чаддаг юм байна. Германд ч гэсэн хувьсгал гарсан, Австрич хувьсгал гарах гэж оролцсон. Англи ч гэсэн янз янзын хувьсгал гараад хааныгаа бүр айл 1215-нд хэмжээд ирэх таам болгоцсон шүү дээ. Цагаат л юм бол одоо баронуудын одоо лордуудын одоо зөвшөөрлгүйгээр татвараа нэмж болохгүйгээд Магна Картаг хууль гаргацсан. Энэ чинь тэгэл хамгийн ихний том хуулиудын нэг баг. Одоо энэ бүх түүх одоо ингээд Александр хаан яаж хаан болсноос эхлэх нэг тийм жижигхэн түүх ярьж өгсөн. Тэгээ би ингээд хувьсгалын ярих гэхээр зүгээр тэдний өдөр тэгж цуглаад тэгж байлдаад тэгж ядлагдсан гэхээс илүү эхлээд хувьсгал гарах нөхцөлийг ярих хэрэгтэй. Тэр нь хамгийн чухал. 10 жилийн хичээл тэгж л заадаг байсан шүү дээ. Тэдний өдөр 25 оны тэдэн сарын тэдэнд хэдэн сэхэтнүүд гарч ирээд тултаа юу бослог гаргасан гэж ингээл болоо тий. За тэгээд тэд нартай байлдаа тэг буудаж алаад цаалсан тэгээд за одоо тэрийг би яг яагаад гэдгийг ярьж өгсдөг гэсэн. Яагаад одоо ч хүмүүс талбай дээр чагстай юм бэ гэдгийг ярьж өгч байгаа гэсэн. За энэ түүх бол 1801 оноос эхэлтэй юм аа. 1801 оны 3 сарын 11-ний шөнө Александр эзэн хаан Александрийн эцэг эзэн хаан Павлыг хаанд гомдсон армийн офицеруудын бүлэг одоо бомблоо хараасан. Алсан. Амийн өвтгсөн гэдэг юм. Одоо энэ явдлын дараа Александр дөнгөж 23 настайдаа хаан ширээнд суусан баг. За энэ ямар учиртай гэхээр Павл гэдэг хаан нөө Екатерина хааны хүү байхгүй. Агуу Екатерина гэдэг хаан байдаг шүү дээ. Оросын алдартай. Тэрний ач нь Александр байхгүй. Екатерина хүчтэй байсан ч гэсэн Павл бол тэнэг байсан. Павл өөрийн бүр ингээд хувийн одоо хороотой тэрүүгээрээ ингээд өдөр болгоо ингээд байлд тоглож моглдог цэргүүдтэй. Маягийн тим байсан байхгүй ус. Тэгэхээр энэ бол одоо Орос орныг буруу удирдсан, маш одоо сул дорой байлгасан, өөрөө ч жоохон хагас мэдрэлдүү маягийн эрхийн тэнэг маягийн тим өвчтөй ч юм шиг тим байсан учраас ерөөдөө ийм хаантай байх бол шившиг юм гэж үзээд маш олон одоо язгууртууд ч оролцсон. Бүр Английн элчин сайд хүртэл энэ аллагт нь оролцож байгаад Орос офицерууд энийг хааныг ордонд нь хөнөөс. Энэ ордонд хөнөөж явахд хүүн Александр 23 настай тэр ордонд байжсэн. Тэр ийм үйл явдал. За тэгэхээр төрийн эргэлтийг офицерууд хийж болдгийм байна гэдэг чинь Оросын түүхэнд байж идэх зүйл байхгүй. Тийм байна. Энэ чинь зүгээр нэг цоо шин зүйл биш. Айх айдс үзүүд. 1801 онд хааныгаа алдсан юм чинь гэдэг тийм бодол байгаа гэсэн үг. За ингээд одоо эцэг нь одоо ямар нэгэн дэг журамгүй одоо хөөсөө удирдах чаддургүй гэх юм уу те тэгээд одоо засаглан зөвхөн ингээд бэлдуучлал одоо долдоо нэрт дулдуутсан засгийн газар
засаглалтай байсан Александрыг бол өөрийн дургүйг нүргэсэн байна. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулаад цаашаа үргэлжлэнэ. За өнөөдрийн дугаарыг маань хямд ухаалаг сонголт оргил сүлжээ дэлгүүрийг мэдтгэж байгаа. За эднийх юм нэг World Game гэдэг тоглоом танилцуулж байгаа. Энэ надад бүр маш хэрэгтэй санагдлаа. Намайг жоохон бахад манай хан дээр нэг юм дээр үеийн Оросын хэвлсэн нэг юу байдаг байсан байхгүй. Газрын зураг. Бүхэл айлвар гэдэгсэн. Бүхэл тийм үү. Том жижигээрээ. Яна. Чинийхтэй бүр том юм жижигэн. Энэ дэлгэцэн арай жоохон том дөө. Тэгэл би тэрийг харж л ерөөсө газар зүй гэж юу юм Американ байдгийн Орос хааны байдгийн Хятад хааны байдгийн гэдгийг мэдлэг болж авч ирсэн байхгүй. Одоо тэгвэл айлд тийм газрын зургууд байж байгаа би л сайн мэдэхгүй юм байна. бараг болцсон. Ер нь жоо ховор болсон юм шүү. Тийм. Тэнгүүд энэ тоглоом бүр маш хэрэгтэй юм байна. За би нэг хөвгөлтэй юм ярихад газрын зураг буруу харуулад бишээ буруу тийшээ наацсан юм уу яасан. Би яат ч урд зүг дандаа Орос байгаа гэж боддог. Одоо бол тэгж боддог хэврээ гэдэг шүү дээ. Орос явна гэхээр л богдол руу явмаар санагтаад байдаг байхгүй. Чиний таргийг буруу програмчилж багт чинь. Энэ яг тэр програмчлагдсан байгаа юм. За тэгэхээр энэ нэг ийм тоглоом байгаа. Ийм юунуудтай, кардуудтай. Чи тэрийг үз, би энийг хараад. За энэ яг адилхан улсууд яг л та. За тэнгууд нэг картн дээр улсын нэр байна, далбаа байж байна. За тэгээ мэдээлэл байна. Мэдээлэл нь тий. Хэдэн хүн амтай, одоо юу өндөрлөг цэг нь хааны, хэдэн улстай хилдэг вэ? Газар нутгийн ямар хэмжээтэй вэ гэдэг ийм кардуудтай байхгүй. Тэгэд хүүхдтэйгээ ч юм уу найзуудтайгаа ингэ тоглоход маш зүгээр юм билээ. Одоо жишээлбэл хоёулаа хувааж авч тоглол би жишээлбэл нэрийг хааж байгаа танаас энэ далбааг нь асууж болно шүү дээ. Уганда. Юу амарлаа гээ. Тэгээд ингээд картууд авчих штэ. Би картаа таалгангууд та энэ картыг таацсан юм чинь өөртөө авчих. Тэгээ хин карт нь хин карт нь очих. Түүлийн чи олоолоо байж болох юм шүү, тий. Бүр хэдүүлээ чинь хасаглаа дууснууд нь хасагдаа гарна гэсэн үг шүү, тий. Тийм. Бүр тоглоомын дүрмийг яаж зохиож болох юм бэл. Энэ 200 орчим байгаа бах, тий, бодвол. Тийм баг. Тэгэхээр чи нэг 4 хүн 50 карт эхэлж болох юм шүү, тий. Тэгээ бас ийм нэг юу байгаа. Газрын зураг. Тэгээд энэ карт тус бүр дээр ийм дугаар байгаа. Тийм байна. Үндээд баруун дээр үнцгтэй юм нэ. Тийм. Та жишээлбэл өөрийнхөө картыг харчаад за ураггүй хаана вэ гингүүд би энэ чинээс тэд дугаар дээр байгаа гэд мэддэг бол хэлж болох байхгүй. Тэгээд би таны картыг авч болно гэсэн үг. Гэх мэтчлэн бүр ингээд хүнд ингээд мэдлэг өгөх маш юм гоё юм юу юм бэл. Тустай тийм. Ялангуяа хүүхдэд гоё. Гэтэ залуучууд ч гэсэндээ айгүй нэг цуслан мусанд гараад нэг 100-аатай тоглоомнуудын нэг хэсэг дээр бол энэ шууд орж ирэх юм шиг тийм. Тэгнэ айгүй манай энэ оффист одоо алаан болж байна ч. За яг ирэхээр за чи тоглохгүй шүү гэд бусдын тоглож. За тэгвэл би ч бас хасагдтал юм байна. За таныг харж яж хасах шиг үгүйгээ шийдээ. Заяа бол угаасаа хасагдгааргүй юм байна. Заяа чинь өвчтэй. Наа чин заяа чин энийг зохиосон үе. Газрын зураг гэдэг юм. Заяа боллаа юм байлээ. За тэгээ энийг тоглоод байх юм бол заяа шиг лаг болно тий. Ингээ 50-д суучихдаг. За тэгээ. За мэдээж энэ тоглоом маань оргил сүлжээ дэлгүүрийн бүх салбараар худалдаалагдж байгаа. Манай гэр яаж байгаа шин. Тийм үү. За Улаанбаатарт 10 салбар, Эрдэнэт 1, Дарханд 1 гэдэг зөндөө олон салбар байдаг юм байна. За ингээд юу тоглоомын талаар мэдээлэл авахыг хүсвэл 9662 21 46 дугаар утаснаас авах боломжтой. За ингээд энэ гоё тоглоомыг хүүхдийн баяраар хүүхдүүдэд авч игвэл маш гоё бэлэг болох болов уу гэж бодчих. Үнэн нь мэдэхгүй шүү дээ. Энэ дугаараас нь утасаад асуучих. 9662 21 46 юм байна. За баярлалаа. За цаашаа гоо. Тэгээ. За ингээд Павел гэдэг аавда дургу байсан шалтгаан хүртэл тэр чинь өөрийн хороочоод өөрөө хаан болж байгаа шүү дээ тэр чинь. Тэр чинь бас миний эцгийг хороогоод би хаан болвол бас сонин үйл явдал шүү дээ тий. Тэгээ тэр айрамдаа итгэхгүй юу гэж хүртэл тий. За ингээд 1797 онд аавыгаа нас урахаас 4 жилийн өмнө Александр одоо өөрийнхөө багштай бичижсэн захидал байгаа. Улс орны сайн сайхан байдал төрийн хөдөл арилгад огтхонч тоогддгүй. Тэд нар тэрийг анхаардагч. Зөвхөн туйлын эрх мэдэл үйлчилж, хааны туйлын эрх мэдэл үйлчилж, аливаа асуудлыг санаатайгаар чимшиг буруу тийш эргүүлдэг. Албан тушаалын томилгоо зөвхөн тал засалт дээр үндэслэгдэнэ. Мерит зарчим, мерит чанар гэж огт зүйл байхгүй. Тариачид дарамтанд байна. Худалдаа арилжаа гэх зүйл бол 9 шидийн зүйл бүрийн саад дотортой учирдаг. Хувь хүний эрх чөлөө болон сайн сайхан байдал бүр юу ч үгүй болсон. Энэ бол Орос орны өнөөгийн дүр төрх. Миний сэтгэлд яаж хандж байгааг төсөөлтөө гэж аавынхаа доор нөгөө ханхууд дараагийн хаан болох ч хүн бичижсэн баг. Уг нь өөр их зүг бодолтой хүн байсан шүү дээ. Одоо ингээд хоёлаа цаашаа тэр хүний тухай явах нь шүү дээ. Залуу Александр шинжилэл хийхэд ихээхэн урам зоригтой байсан юм байна эхэндээ.
Оросын язгууртнууд ирээдүйн өөрчлөлтийн бэлэг тэмдэг хэмээн хүлээж авч байжээ анх. 1803 онд хаан ширээнд одоо сууснаас 2 жилийн дараа тэрээр газрын эздэд хамжлагаа чөлөөлөх эрхтэй шүү. Та нар энэ бол та нарын эрхийн асуудлаа гэдэг зарлигийг гаргасан. Ингэснээр хамжлагыг халж эхлэх анхны алхам байсан байж магадгүй ч олон найз хамжлага ардаа чөлөөл гэж тушаагаагүй. Харин чөлөөлье гэж хүсвэл чамд ирэх чинь байгаа шүү гэдэг тийм. Уулын чамд бүр тийм ч ирэх байхгүй хаана өөрөө зөвшөөрдөг гэсэн үг байхгүй. Ингээд 1808 онд хаан ширээнд сууснаас 7 жилийн дараа 30 настай гэсэн үг байна шүү дээ. Нилээн тийм ухаалаг толгой сайтай либерал сэтгэлгээтэй Михаил Сперанский гэдэг хүн түүний гол зөвлөх байсан. За баг ерөнхий сайжих юм аяа. За тэгээд эзэн хаан зөвлөх одоо эзэн хаандаа зөвлөх тийм институцийг байгуулсан. Шинэ төрийн зөвлөл гэж байгуулад тэр зөвлөлийн хурлаараа эзэн хаанд зөвлөх зөвлөгөө гаргадаг гэсэн. Ганцаараа өөрөө зөвлөхгүй. Бас их мундаг хүчээ эрх мэдлээ хуваарлж байгааз тодорхой хэмжээгээр. Бүр Оросын үндсэн хуулийн шинэ төслөөр ажиллаж эхэлсэн. Энэ хүн Сперанский. Гэвч 1812 онд Александрийн шинжлэлийн одоо тэр тэмүүлэл ирмэлзэлт нэгэн том одоо ухралт бий болсон. За энэ юу гэсэн бэ гэхээр түүний их гүнж гэдэг байгаа Екатерина Павловна тэргүүтээ язгууртнууд шинжлэлийг эсэргүүцэгч бүлэг язгууртнуудын бүлэг Михаил Сперанскийг албан тушаалаас нь халах ажиллагаа зохион байгуулсан. Хордны хорог үлгэж Михаил Сперанскийг Александр таалахаа болсон гэсэн. За яг үүнтэй давхцаад Наполеон Орос орн руу тавталсан. За ингээд одоо энэ хүн цорилт одоо Орос Наполеоны дайны одоо энэ хүн цорилтын үед Александр бас нэлээд их юм шашинлаг сүсэг бишрэллэг болж гисэн. Хувьд хүний үүрэг үндэсний одоо тавилангийн талаар тэр одоо эзэн хаан хувь хүнийхээ үүднээс Орос орны одоо үндэсний асуудал хувь тавилангийн асуудалд ямар чухал нөлөөтэй болох тухай одоо шашинлаг болж гисэн гэсэн. Нэгс нь Орос орны хувь заяа бол би юм байна гэж бодож эхэлсэн гэсэн үг байхгүй. Тэр нэмээд Наполеон Москваг одоо түүмэрцсийн дараа тэр өөрөө тэгж хэлсэн байгаа юм л да одоо дурссан байт. Энэ түүмрийн гал миний сэтгэлийг гэрэлтүүлж гэгэрүүлсэн гэж хэлж. За ингээд одоо түүний нүдээр бол Наполеон бол юу? Хувьсгалыг экспортлж байгаа юм шүү дээ. Тийм. Францын хувьсгалыг. Тэгэхээр либерал шинжилэл гэдэг бол зөвхөн анарх ба эмх замбраагүй байдлыг л авчрах арга зам юм байна гэж түүний нүдэнд харагч эхэлсэн байна. Энэ нь Оросын төр шашны ариун институцүүд гэдэг байгаа. Тэр яам дуу цөм хийдүү те тэр газрын эзэдийн системээс нэг бадцсан систем. Тэр системүүдийн одоо нэг тэдний одоо хүлээн зөвшөөрч чадхааргүй том эрсдэл гэж үзсэн. Энэ либерал шинжилгээ. Энэ бол бид улс орны жигэн одоо бодийн нутгах юм байна. Инхээр энийг эсэргүүцье гэж үзсэн байна. Тэгэхээр нөгөө нэг савлуурын нөгөө талд одоо аавыгаа нас орохоос 4 жилийн бичсэн Александр бол Наполеоны дайны дараа буюу одоо баг 12 жилийн дараа нөө 18 жилийн дараа биш ээ 16 жилийн дараа шал өөр юм бичиж эхэлж гэсэн үг. Бодож эхэлсэн гэсэн үг. Ингээд одоо 1815 оноос эхлэн Европоос ирсэн шинжлэлийн найдвар тээгч армийн офицеруудын урам гүн гүнзгий байдлаар хугарсан. За ингээд одоо Александраас яагаад шинжилэл гэдэг зүйлийг хүлээж болохгүй юм бэ гэдэг оюун дүгнэлтэнд хүрэх нь энэ үйл явдлаас болсон гэсэн. Наполеоноос болсон гэсэн. За ингээд Александр хайгуу сонирхолтой нь юу гэхээр Оростой биш харин шинээр өөрийнхөө нэгтгэж авсан Польшийн хаант улсад либерал үндсэн хууль батлах эрхийг олгосон нь тэр офицеруудын дэвшилт цэхэтнүүдийн шархан дээр нь давс цацсан мэт давхар дөрөмжлөл болсон гэсэн. Бүр яг тэгж битсэн байна. Тухайн үеийн нэг тэмдэглэл дээр. Гэтэ энэ хүн үндсэн хуулийг л ер нь бол Александр хэрэгжүүлэх санаа ерөөсөй байгуна дараа нь хожим тодорхой болсон. Зүгээр л тэдний зүгээр ингээд түр ингээд нэг тайвшруулсан л үйл явдал байсан гэсэн үг. За 3 жилийн дараа Александр Польшийг жишээгээр Орос улсад одоо бас ингээд шинээр үндсэн хууль гарах боломжийн талаар ярьж эхлэхэд хүмүүс итгээгүй. Энэ зур худлаа ярьж байна. Ингээд одоо дэвшилтэд өндөр одоо оюун санаа үзэл бодолтой их орны өөрчлөлийг хүссэн залуу офицерууд улам бүр өлөө шогдсон мэдрэмжтэй болсон бөгөөд одоо эзэн хаан тэдний зорилгыг дэмжихгүй болвол бид ерөөсөө хүнийг хүчээр хийх ёстой гэж шийдсэн. За энэ одоо шийдвэрийнхээ үр дүн тэд нар нууц нийгэмлэг байгуулна. За нууц secret society гэж нэрлэдэг нууц нийгэмлэг. Ингээ хувьсгалын төлөвлөгөө боловсруулсан. Яаж хувьсгал хийх вэ гэдэг одоо тэр төлөвлөгөө болон одоо санаануудыг гаргана гэсэн үг. За одоо бид одоо дайн тул ихэнх дайны ахмад дайчд, дайны баатрууд. Тэгээд тийм хүмүүс байсан учраас ерөнхийдөө ихэнхдээ тулдаан дайн тулдаантай холбож ойлгодог, ярьдаг гэсэн хүмүүд жишээгээ авдаг.
бид тулалдаанд өвхөөс айдгүй мөртлөө шудраг эсийг дэмжин дуурхаасаа эмээдэг бас нь бидний шившиг одоо хөөх хилтэй эмгэнэл гэж хэлж байгаа байхгүй. За энийг бол одоо Кондрати Релеев гэж нэртэй одоо Оросын яруу найрагч декабрист хүн ингэж хэлсэн байна. Дайн тулалдаанд өвхөөс айдгүй мөртлөө шудраг эсийн төлөө дуурхаасаа бид эмээдэг болно гэдэг чинь яг юу вэ гэж хэлж байгаа. Ачтай амир хөвгт. За ингээд одоо эдгээр нууц одоо нийгэмлэгээ байгуулахдаа авралын холбоо гэж нэрлсэн байна. Оросын олон офицерууд аль хэдийн нууц үлэмгийн бишүүн болцсон байсан. Тэгэхээр 18 дугаар зуунд Европоор дамжиж ирсэн Freemasonry гэж үүдэг хөтөлгөөнүүд байдаг шүү дээ. Эдний нөлөөн дотор одоо армийн офицеруудын дунд гүн зөнзгий байсан. Хоорондоо санал бодлоо солилцдог маягаар үүссэн. Ингээд 1816 онд Санкт-Петербургт байрлах Оросын нэрт хүндтэй гвардийн хороо гэж үүдэг шүү дээ. Гвардийн хорооны одоо энэ чинь гард гэсэн үг шүү дээ, тийм ээ. Гвардийн хорооны офицерууд шинэ нууц үлэмгийг байгуулсан. Авралын холбоо гэдэг нэртэй энэ үүнийг одоо холбоог байгуулад үүний үндэслэгч дөрвөн гишүүн декабрист гэж хожимо алдаршсан хувьсгал төлөвлөгөөний гол удирдагч нар болсон гэсэн үг. За дөрвөн хөтөлбөрийн дөрвөн одоо гишүүн бол Никита Муравьев одоо энэ бослогын үеэр бол 31 настай, гвардийн штабын ахмад, үндсэн хуулийн шинжилгээний гол төлөвлөгөө болох одоо өөрийн хувилбарын одоо норгийг боловсруулсан. Тэд хурандаа Сергей Муравьев апостол гэж бослогын үеэр бол 30 настай байсан. За гэж байгаа. Энд чинь дайнаас ирлээ бараг 10 жилийн өмнө дууссан шүү дээ. Хувьсгал хийхэд чинь биш дайнд 20 идэх настай хүүхдүүд явж ирсэн юм шүү дээ. Тийм шүү дээ. Одоо эн чинь одоо 16 оны ярьж байгаа байхгүй юу? Тэгэхээр 4 жил гэхэр чинь одоо уучныхэр 27-той 25 6-тай л ихсэн гэсэн үг л дээ. Яагаад тэгэхээр чинь Австралийн тулдаа мулдаа чинь одоо дахиад 2 жилийн өмнө болж байгаа шүү дээ. Тэгэхээр яг 24 5-таагаас эхлээл 23 4-төөс эхлээл явсан гэсэн. Тийм байна. За очлоо. Зүгээр. Тэгээ Украинд өнгөрсөн одоо декабристийн энэ чинь хоёр хэсэгт одоо хөдөлгөөн өрнөж байгаа юм. Украины хэсгийн толгойлогч нь одоо Сергей Муравьев апостол. Апостол гэж слаг нэр байгаа байхгүй. Энэ чинь одоо яг шашны нэрээр бол баг том хам гэсэн утгатай язгуур байхгүй. За хурандаа гүн Сергей Трубецкой гэдэг 36 настай. Нэрт язгууртын гэр бүл бөгөөд гэр бүлийн гишүүн Дайны Баатар Санкт-Петербургт болсон бослогыг удирдахаар сонгогдсон. За Трубецкой гэдэг энэ хүн бол удмынхан бол Оросын хаан бүр одоо Догшин Иванаас эхлээд явдаг энэ үеийн бүр хаан одоо Оросын гол одоо язгууртнуудын нэг байхгүй. Одоо бояруудын нэг гэсэн үг. За энэ бол алдартай маш хүчтэй гэр бүл. За яг энэ хүү одоо Сергей Трубецкой энд оролцсноороо болж эдийн гэр бүлийн нөлөөд энэс хойш нөлөө унсан. Гэхдээ энэс өмнөх дэлхийн түүхэнд одоо Оросын түүхэнд энэ нэр байнга дурддаг. За ингээд одоо хурандаа Павел Пистель гэж Вяткагийн явган цэргийн хорооны офицер. За энэ Вятка гэдэг нь бол одоо бас алдартай хороо байгаа. Бослогын үед 33 настай байсан. Тэгээд Бородиногийн тулдаанд хүн чаргацсан Дайны Баатар. За энэ бол нэлээд тийм үзэл суртал талаас хатуу байр суурьтай хамгийн идэвхтэй хувьсгалч гишүүдийн нэг байсан. Эзэн хааныг цаацал бүгдээр Орос улсыг байгуулна гэж боддог юм байна. Тэгэхээр энэ чинь дотор айдуу зөөлөн хэсэг байна. Нэлээд бас одоо радикал хүчтэй бодолтой хэсэг бас байгаа байхгүй. Ер нь алын малчин бас. Одоо би хоёулаа Оросын хувьсгалуудын тухай нэлээ ярьсан тий. Дараагийн хувьсгалуудыг. Одоо эндээс чинь жинхэнэ үр хөврөлтөлдөг байхгүй. Тэгээ би дандаа ингээд түүхийг ухрааж ярьж байна гэсэн үг. Удалгүй ингээд авралын холбоо бас өөр нэгэн бүлгэн болох Оросын хүлэг баатруудын одоо ордер гэж нэрлэдэг шүү дээ. Ордентэй нэгдэж хөгжил дэвшлийн холбоо буюу Union of Prosperity гэдэг тийм холбоог байгуулсан. Гишүүдийн тоо 200-аас давж эхэлсэн. Тэдний дүрэн бол ногоон ном гэж нэрлэгддэг бөгөөд холбооны дүрмийг нь болохоор одоо ногоон ном гэж нэрлэдэг. Яг бол хавцсан ногоон өнгөтэй тийм дүрмтэй ус учраас ногоон ном гэж нэрлэсэн. Тэгээ холбооны захиан байгуулалт зорилго үнд зүйлсийг тодорхойлсон тэр номон дээр. Тус номонд гишүүд ард олон нийтэд гэгэрлийн 90 үеийн одоо гишүүд нь шүү дээ олон нийт ард олон нийтэд гэгэрлийн 90 үеийн одоо иргэншил, ёс суртахуун, эрх чөлөөг эрхэмлэх үзэл санааг түгээх одоо үйл хэрэг зүтгэх ёстой гэж үзсэн. Санаа нь бол одоо тэр яриад байгаа 80% ард түмнээ гэгэрүүлэх үйлсэд зүтгэх ёстой гэсэн тийм тангарахтай байсан гэсэн үг. Ингээд язгууртнууд одоо дундаасаа өргөн хүрээний дэмжлэг авах нь одоо энэ бас язгууртнуудын дундаас одоо бас ингээд нэг дэмжлэг авах зорилготойгоор ингэж өөрсдөө тунхагласан гэсэн үг. За ингээд их сонирхолтой нь юу гэхээр зөвхөн итгэл даасан дотоод бүлэглэл гэж бас дахиад inner circle гэдэг дотроо бас жижигхэн бүл. Энэ хүрээний гишүүд л одоо холбооны хамгийн эцсийн зорилго болох үндсэн хууль засаглал тогтоож хамжлагын тогтолцоог халах санаачлагын талаар мэддэг.
Бусд нь хэлчихээр чинь тараад ингээд нууц одоо нийгэмлэг чинь ингээд илэрчих гээд байгаа учраас заримд нь зүгээр дэвшилт үзлээд л ярддаг болгож хувиргасан гэсэн үг байна. За ингээд Сергей Муравьев апостолч нөхөрийн бас нэг хэлсүүг нь болохоор Оросын ард түмэн Оросын арим яг ад жаргалгүй байна вэ? Учир нь хаад тэдний иршүүдэг булаас юм а гэж хэлсэн баг. Тэмдэглэж үлдээсэн. Энэ бол ерөөсөн хааны цаазалж бүгдээрээ Орос улс гэдгийг байгуулж боддог юм баг. Russian Republic гэж нэрлэдэг байгаа. Российская республика гэж улсыг байгуулж үздэг тийм. За хөгжил дэвшлийн холбооны удирдагчид болгоомжтой байх нь аргагүй байхнаас учиртай байсан. Учир нь эзэн хаан Александр дотоод хяналтыг чангатгсан хууль гаргасан бөгөөд хаанд хошин өргөдөг хүмүүс олон байсан. Тэгээд тэдний тодорхой хэсэг нь ч гэсэн Оросын нууц бүлгүүдийн талаар мэдээллийг түн байнга дамжуулж байсан учраас энэ асуудал бол бас болгоомжтой байх ёстой зүйл байжээ. За гэхдээ Александр бол үүнийг төвчдөг байсан юм. Тэгээд ордын шадар хүндээ хандаад ерөнхийдөө би одоо чи намайг хаан болохоос эхлээл надтай хамт байсан. Миний эдгээр одоо мөрөөдөл төөрөгдөлтэй хамт хэрхэн хамт байсан, хэрхэн өөрчлөгдсөн чи мэдж байгаа. Би анханасаа эдгэрийг дэмждэг байсан уу? Байсан. Дараа нь би өөрчлөгдсөн. Гэхдээ би эдгэрт арай хандах хүн бишээ гэж ярьдаг байсан байхгүй. Яг бол эдгэрийн бас тодорхой хэмжээр зөв юм шүү дээ. Тэгвэл битүүхэн дээр чимээг хүн хүлэмж ширдэг. Гэхдээ Орос орны хувь заяа бол миний нэр хүндтэй шууд холбоотой учраас болохгүй юм байна. Тийм амархан өгч болохгүй юм байна гэдэг бодолтой ингээд хуваагдмал байр суурьтай байсан байна. За хоёлаа хамтран ажиллагчаа танилцуулаа тэгээд үргэлжлэе. За өнөөдрийн дугаарыг маань өдөр бүр шинэ ураатай Төлөөшүү Bakery ивэнтэтгэж байгаа. За Төлөөшүүгийнх маань ирж байгаа их хүрсийн баяр хэвээр байгаа юу? Аа штэ. За их хүрсийн баярт зориулаад ийм маш гоё тортнуудыг гаргаж байгаа юм байна. Белонуудыг. Энийг харсан чинь энэ ганц ивэртэй нэг юу гэдэг штэ морь. Unicorn. Ганц ивэртийн юутай. Dim та юутай яг юм бэ? Сэдвтэй. Тийм сэдвтэй. Тийм белонууд байна. Тэгээд өөр юу ч болоо та динозавр байсан. Бүр янз бүрийн тийм гой юутай белонууд гаргаж байгаа юм байна. За миний намайг жоохон багт бол ийм гой белонууд байгаагүй. Баасаараад явах тийм байлаа. Тэгээд бүр харахаар ингээд идчихмээр санагдаад айгүй гоё ингээд харагдаад байгаа байхгүй юу? Бид нар чинь жоохон багтаа ийм мэдэж өсөөгүй юм чинь. Хотол белууд идчихсэн. За бараг л тийм багтаа. Үнэн л юм чинь. Тий. За тэгсэн чинь одоо бүр маш гоё белонууд хийдэг болсон юм байна. Тэгээд чинь нэг компани нэг бүтээгдэхүүнээр ингэж гаргадаг байсан бол одоо зүгээр баяраар өөр бело гаргадаг болсон. Ийм гоё үед амьдарч байгаа юм байна энэ хүүхдүүд. Энэ одоо миний анзаарж байгаа бол түрүүн тэр динозавр байл сая бараг нэг Fluttershy май байна уу юу нэг амьдч нэлээ нэг My Little Pony шиг юмуд байна. Тийм үү баава магаатай бүр янз бүрийн юмнууд байлаа. Unicorn бод гөрөөс гэдэг шүү. Бод гөрөөс үү? Тийм монгол нэр нь тийм. Анхудаа сонсч байна. За тэгвэл бод гөрөөстэй гэвэл жоохон тэнийг сонсох. Тэгэхээр хоёр утгаараа. За монгол хэлэлд нь байдаг үг шүү л гэж байна. Тийм байна. Unicorn-тай ийм белуунуудыг гаргаж байгаа гэж. За тэгэхээр юу ягаарэ? Энд чи захиалган дууссан гэдэг байгаагүй байгаа та арай. Тэгээ сурчлаад ээж болж гинэ үгүй. Сурталчлан гайхуулна штэ энэ. Ядаж юу? Baby Shark биш үү? Baby Shark энэ төр. Эсвэл бүр 9 жорын маш гоё юм белонууд гаргаж байгаа юм байлээ. За энэ захиалган дуусаагүй ч гэж магадгүй. Та бүхэн юуны яара залгаараа. Тий, залгаараа. Энэ Төлөөшүүгийн дугаар хийд юм болоо. Дугаараа бичээгүй энэ одоо арилгацсан бах юм. Дууссан юм болоо. Төлөөшүүр угаасаа залгал авчихна дөө. Тий. Ямар тэр нөгөө ямар ч пэйжээр нь ороод бас нэг харчаарай. Гэтэ энэ яарахгүй бол нэлээд хурдан дуусч байгаа байж магадгүй байх шүү. Уучлаарай битгээр бас дутуу мэдээлэлд ороод ирсэн байна. За ингээд одоо их хүрсийн баяр болох гэж байна. Уг нь маш гоё баяр, зуны нээлттэй. Энэ гоё баяраараа ийм гоё белонуудыг авч идээрэй гэж та бүхэнд хүсье. Мэдээж Төлөөшүүгийн бүх салбараар. Төлөөшүүрийн утасны дугаар 75 10 биш үү? За 75 10 дугаараар залгаад захиалгаа өгөр. Тийм ээ. За баярлалаа брах. За Төлөөшүү баярлалаа. Төлөөшүүр ярихаараа чиний амар дүүрэн шөнгөн дүүрээд ирхий. Төлөөшүү ярихаас өмнө нэг юм идэж орж ирэхгүй болно. Үгүй идчихэд ч гэж тэгдэв. Тийм. Тийм. Энэ мөр чиний онцгой сул тал юм шиг. Аливаа чихэрлэг зүйл. За ингээд одоо Александр хаан одоо дотн зөвлөх одоо өөрийнхөө зөвлөхөөрөө генерал Алексей Аракчеев гэдэг нөхрийг зөвлөхөр авсан юм байна. Аракчеев нь Наполеоны дайны үеэр Оросын их бүний ангийг одоо бүтэн захиан байгуулж босгож ирсэн. Гол нь нөгөө нэг хатуу чанга сахилга бат тогшин зан эзэн хаанд үнэч байдал зэрэгээр алдартай. Зартай. Дээр нэмээд баруун Европтой холбоотой баг бүх юмыг үзий яддаг хүмүүс. За ингээд одоо юм нөгөө тал руу тэнийж эхэлж байгаа. Ингээд савж эхэлж байна. Тэр өөр ингэж хэлсэн.
Франц хэлээр айдуу зөөлөн алцгар ярьж ажил өвтөйдгүй юм шүү дээ гэж хэлсэн байна. Энд чинь тэгэхээр ямар үзэл хандлагатай байсан нь тодорхой байхгүй. За нэг талаараа баруун Европыг дургу, хоёрдугаарт маш хүчтэй Орос үнсэрхэг хүнсэн байх нь шүү дээ. Эзэн хаан одоо консерватив маягийн. Тий. Яг таны сайн хэлдэг хэлсэн үгнээс нь хүнийг ямар вэ гэдэг дүгнж болдог байхгүй. Тэнгүүд манайх одоо ямар системтэй болсвүлээ те ардчилсан гэж ярьдаг. Үндсэн хуулийн дээр зөндөө юмнууд байдаг. Тэнгүүд зарим нэг улсын их хурлын гишүүд, хууль тогтоогч нар хүнийг гадаад үзмжээр нь ярьдаг байхгүй. Тэр нэг үсээ гэлтцэн залуу гэж ярьдаг байхгүй. Хууль тогтоогч нь тэгж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр тэгж ярьж байгаа хүнийг ер нь хуулиас гадуур тэгж ярьж байгаа хүнийг та бүхэн сонсвол ямар шүү хүн бэ гэдгийг нь ойлгож болж байгаа юм. Гэхдээ бас нэг өгүүлбэр байна шүү. Арт түмэнд ямар вэ? Тусгалан тэтэр штэ. За бас тийм. Тэгэхээр одоо бид өөрсдөө өөр байгуул тэмлэлээс өөр л байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн нийгэмд гаслаад байгаа зүйлийн дундж бол манай арт түмний дундчил гэсэн үг байна. За ингээд одоо Аракчей гэдэг нөхөр одоо эзэн хааны бас нэг шинээр бодож олсон нэг санаачлагыг нь хэрэгжүүлэхээр одоо бас сэтгэл шудлуудсан баг. Тэр нь болохоор цэргийн суурин гэж одоо төсөл юм байна. Энэ төлөвлөгөөний зорилго нь болохоор Оросын армчин асар их зардалтай. Маш олон цэрэгтэй учраас. Тэгэхээр армийн өртгийн зардал өртгийг бууруулахын тулд цэргүүд болон хамжлаг ардуудыг цэргийн хуарангийн дэг журам бүхий. Бүр цэргийн хуаран шиг дэг журамтай тусгай тосгодуудад хамтдаа амьдарч гэсэн. За ингэнгүүт одоо зөвхөн цэргүүд биш тариач хамжлаг ардууд цэргийн журмаар амьдарч эхэлж байгаа гэсэн үг. Одоо энэ нь одоо Оросын автократ засаглал гэдэг байгаа тэр хатуу стандарт хүчтэй засаглалын стандартаас ч давсан хэрцгий бодлого байсан байна. Тийм ч учраас тосгодуудын ард түмэн зовлон шанал нь улам нэмэгдсэн. Дээр нэмээд эсэргүүцэл бослого гарч дэглэмд дургуутсах одоо үзэл өргөн тархсан. Аракчей айрамд шин одоо хатуу сахилга бат ёс зүй тогтоох үүрэг хүлээсэн. Наполеоныг ялсан одоо армийн цэргүүд одоо инх цагт одоо бас нэг жоохон өөр байх байтал өдөр шөнөгүй жагсаал цэргийн үзлэгт бэлтэж өдрийг өнгөрөөдөг гэсэн. Тэгэл хаан ирэн дарга ирэн тэнгүү тэгэл зогсоол хайрцаг зогсоол ураа мураагаад орилол тэгэл хаан гэдэг урдуур морьтой байдаг штэ. Тэгээ чинь нөгөө нэг цэргээ үзлэг хийж ингээд үздэг байхгүй. Тэгээ тэрэн дээр гасан жижиг алдагч ширүүн шийтгэдэг байсан. Ингээд цэргүүдийнхээ өмнөөс өмөрч дуурсан офицеруудыг нь албанаас нь хүртэл чөлөөлдөг байсан. Ингээд бүр ингээд нөгөө дайнд ялалсан Оросын цэргүүдийн эсрэг зүгээр тэднийг нэг юм тулган цэргүүд шиг харж эхэлсэн гэсэн. Чи бүр ядаргаа болж эхэлсэн юм шүү дээ. Лай болсон гэсэн. Тэгээ 1820 онд армийн одоо бас алдарс суут Ахмад хороо гэж нэрлэдэг. Семеновскийн одоо гвардийн хороо бослог гаргасан бүр илүү хэрцгийгээр дарж түүнийг харуулсан удирдсан нөхдүүдийг хэрцгийгээр шийтгсэн. Энэ явдал декабристуудад элит ангууд нь ч гэсэндээ хаанцыг хайрлахаа болсон юм байна гэдэг үзлийг одоо ойлгуулсан байна. Тийм ч учраас нөгөө нэг өөртөө мөн одоо энэ нэгэнт хаана тариач тэр цэргүүдч тэр язгууртнууд тэр дургуулж эхэлж байгаа юм бол хааныг нодорчих юм бол бид нар төрийг эргүүлж чадах юм байна гэдэг бодлыг өгөөд өгтөө бас нэрт нэг одоо 20 жилийн өмнө хийсэн бас тэргүүн туршлага байгаа штэ гэдэг бодол төрж ирсэн байна. За тэгэхээр одоо хамгийн чухал зүйл нь юу? Зөв цаг мөчөө хүлээх. За Оросын ард түмэн эрх чөлөөтэй тусгаар байх учиртай бөгөөд ямар ч хүн ямар ч гэр бүлийн өмч байж болохгүй гэж Никита Муравьевийн боловсруулсан үндсэн хуулийн төслөөр дурдсан байт юм. Ингээ 1821 онд хөгжил дэвшлийн холбоод нэгдэж буй шинэ гишүүдийн тоо эрс нэмэгдэжсэн учраас яагаад гэвэл хаан засагт дургуулж эхэлж гэсэн үг. Удирдагчдын дунд нууц алдах илрэх аюултай болсон учраас ерөнхийдөө холбоогоо тараахтаа зөвхөн хамгийн ихтэй тууштай гишүүд нь тус бүр 20-30 гишүүнтэй хоёр шинэ бүлгийг байгуулсан байна. Хойд нийгэмлэг гэдэг умардын нийгэмлэг гэдэг энэ нь болохоор Оросын нийслэл Санкт Петербург төвтэй харьцан ихэнх үедээ бол харьцангуй одоо инх тайванч эрсдэс үзэл багтай тийм хандлагатай одоо холбоо байсан. Өмнөдийн нийгэмлэг нь болохоор Украины Түлчин хотод байрладаг илүү радикал үзэлтэй офицеруудыг нэгтгэсэн. Энэ хэд хэдэн декабрист офицерууд өөрсдийнх нь цэргийн ангиа удирдаад суучсан юм. Цэргийн хороогоо удирдаад одоо дивизүүд удирдаад гэсэн үг. Бүр арми удирдаад авах юм байна. Тийм. Хоёр нийгэмлэг хоёул гишүүдийнхээ одоо орон гэрээр одоо нууцаар цуглаж улс төрийн үзэл санаа хэлэлцэн хаан засгаас хоригдсан ном зохиолыг чангаар нэгэндээ дуудаж өгч уншин тунхаг бичиг боловсруулж тогтоол боловсруулж шөндүүлэлт ажилладаг байсан. Хойд нийгэмлэг Никита Муравьевийн боловсруулсан үндсэн хуулийн төслийг албан ёсны зорилго болгож баталсан. Түүний аядуу шинжтэй баримтч нь Оросын үндсэн хуульд хаан тулсыг болгохоор төлөвлөсөн.
Ингээд 1787 онд батлагдсан Америкийн үндсэн хуулиас гүн гүнзгий нөлөө авсан хуулийг боловсруулсан. Энэ одоо хуулийн дагуу одоо яг л адилхан одоо гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх засаглалын хооронд тэнцвэртэй харилцан хяналттай байх тогтолцоог санд болгосон. Яг манай үндсэн хуультай адилхан гэсэн. За гүйцэтгэх засаглал нь эзэн хаантай байна. Тэрээр Оросын засгийн газрын дээд албан тушаалтан байхаас гадна зэвсэгтөгчнийг удирдах, гадаад бодлого удирдах, хууль тогтоох, хуульд хориг тавих эрх мэдэлтэй байсан. За эн чинь ерөнхийдөө нэг Монголын ерөнхийлөгчтэй төстэй дөө. За хууль тогтоох байгууллага нь ард түмний ВЧ буюу хурал байна. Тэрний өгөхөр одоогийнхоор Оросын дээд дүн буюу Сенат төлөөлөгчний ахмаас бүрдэнэ. За манайхтай төстэй байх нь. За хамтлагын тогтолцоог халж хуулийн өмнө хүн бүр тэгш хэрэгтэй байх ёстой гэж заасан. Харин сонгох эрхийг тодорхой хэмжээний өмчлөлөөр нь босго тавина. За энэ одоо хувилбараар ядуу Орос хүн сонгох эрхгүй болохоор байсан. За сонгогч болохын тулд өмчлөлийн шаардлага нь юу юм бэ гэхээр 500 мөнгөн рублийн үнэтэй үдл хөдлөх эзэмшдэг. Эсвэл 1000 мөнгөн рублийн үн бүхий бараа эд хөрөнгө эзэмшдэг байх хэрэгтэй. Энэ нь өнөөдрийн одоо ханшаар бол ойролцоогоор 6,000-аас 12,000 долларын өмч хөрөнгөтэй хүн сонгуулах хэрэгтэй байна гэсэн. Энэ тал дээр арай жоохон хөгжөөгүй байж тээ. Тэгэхээр одоо 1812 он шүү дээ. За. Мөн Оросын эзэнт гүрнийг холбооны 15 мууж болгож зохион байгуулах ба тус бүрдээ өөрийн гүйцэтгэх засаглал иргэдийн хуралтай байхаар байсан. За би нэг асуулт сууя. Яагаад энэ 15 гэдэг тоонд их дуртай байна? Нэрээ 15 бүгд нь тустай байсан байхгүй. тийш үү. За ингээд зүгээр тоонууд их сонин шүү бас. За гисэн ч одоо 1923 онд Умардын бүлэгт, хойд бүлэгт одоо нэг шинэ гишүүн нэмэгдсээр тэдний үзэл санаа чиглэл огтөр тийш иргэсэн. Энэ үн бол 27 настай Кондратий Рилеев. Наполеоны дайнд оролцож явсан Ахмад дайчин. Нэрт гарсан яруу нэрч байсан. Тэрээр уран илтгэгч, хувьсгалын үйл хэргийн үнэнч нэгэн байсан бөгөөд генерал Аракчеевыг шүүмжилсэн өгүүл ёгтлсон одооных орол комеди номгоо зохиодог тэр шүлэг тараадагаараа алтартай. Түүнийг Оросын либерал үзэлтэй скетнүүд дамжуулан уншиж шоолон инээдэг гэсэн гэж байна. За түүний бас нэг эцсэн зүгээр шүлгийн одоо хэмээн дөрөв мөрт гэх юм бол хорон үйлт итгэл даадгүй даргуулагчаас бүгд айвч үйлцэн үйлчин үйл нэг бүрчин үр хойчин шүлтэн дуннаа гэж шүлгэлсэн байна. Чи яах вэ? Хүмүүсийг айлгаж байгаа юм шиг харагдж байна. Гэхдээ чиний үйл бол бусдын нэг хожмынх нь үр хойчоо чинь шүүх цаацын тавцан дээр яллагдана гэсэн санаа. Тэгэл харагддаг юм байна. Рилеев хаанц сахилын аль хэлбэрийг үзье яддаг ус учраас хаанц сахил дургу. Америкээс тооцвол дэлхий дээр сайн төр гэж баг байхгүй гэж үзчихсэн. Түүний хурц нөлөөтэй үзэл санаа хойд нийгэмлэг дотор бүр радикал бүлэглэл үүсгэсэн. Тэгээд тэд бүгд найрамд хувьсгал хийх тухай түүний санааг дагаж эхэлсэн. За ингээд хоёр бүлэглэл хоёулаа ерөнхийдөө радикал болж эхэлсэн гэсэн. Хурц одоо ширүүн үзэл бодолтой болж байна гэсэн. За түүнийг нэг одоо хурлыг нь тэдний уулзалтыг нь нэг одоо нууц хурлыг нь ингээд найз нь дүрсэлж битсэн тэмдэглэл гэдэг юм байна. Өдрийн тэмдэглэл дээр. Тэр өрөөнд дор хаяж 10 хэдэн хүн байсан. Анх харахад юу ч ялагдахааргүй саарл ганц навчин тавхины хөх утаагаар дүүрсэн өрөө байлаа гэж. Залуус бөөдөн цонхны давцсан дээр игнэн суудсан. Александр Одоевский, Бестужев хоёр Перс хевсэн дээр турк маягаар хөлөө бохирон суудсан байсан гэж. Нүүрэн цонхгоор духан том нэг залуу хааны өхлийн төлөө хэмээн хундууны үг хэлэхэд бүгд сэтгэл хөдлөн хүлээж авлаа. Рилеевийн харанхуй нүдэн дотор нь гал асж байгаа юм шиг байж ядаж байсан. Тэд хааны өхлийн тухай дуулж эхэлнэ. Тэдний дуулахдаа онгорхой цонхоор гарч гудамжаар нэг сонсогдож байсан гэж. За өмнөдийн нийгэмлэгийн тэгвэл гол удирдагч нь Украины түлчийн төвлөрсөн хурандаа Паул Пестель байсан. Тэрээр энэ бүлэг зориулан өөрийн үн цэвлийг боловсруулсан. Үүнийг нь Оросын үнэн гэж нэрлэдэг. Русская правда. За одоо тэгээд ингээд ерөөсө 5-17 оны бүх үйл хэрэгүүдийн элементүүд энд ингээд шигтгэж явсан байгаа. Шигтгэж явсан. Энэ одоо Русская правда гэж ярьж Оросын үнэн хэмээх үндсэн хууль нь нэлээд урт бас дуусаагүй бүтээл байсан ч гэсэн Муравьевийн үндсэн хуулиас бол хавьгүй радикал үзэлтэй байсан. Пестелийн шинэ Оросын одоо төлөвлөгөөнд эзэн хаан зориулсан ямар ч орон зай байгаагүй. Өмнөх эзэн хааны дээд эрх мэдэл Оросын ард түмний эсрэг үзэл санааг тагаа хангалттай нотолсон. Одоогийн дэг журам мөх болно гэж бичээд Пестель хувьсгалын одоо хувьсгалыг төр хугацаанд дээд зөвлөл удирдах тууштай гэхдээ айжмаар хэрэгжих томоохон шинжилгээ хийх ёстой гэж үзсэн. Верховный совет дээд зөвлөл. 17 оны хувьсгал шүү дээ.
Түүний үзэж байгаа Оросд хоёр гол хэрэгцээ байгаа гэж. Төрийн болон дэг журмыг тогтоох засаг захиргааны бүтцийг бүрэн шинжлэх, шинээр хууль журмуудыг цогцоор нь боловсруулах, харин түүндээ хэрэгтэй бүхнийг хадгалж, хэрэггүй хоригштой бүгдийг авч хаях гэж төлөвлөсөн байна. За хамжилгын тогтолцоог халж тариачдад газар хуваарлан анги давхаргын эрхийг үгүй хийж Оросын бүх эрэгтэй иргэдэд санал өгөх эрхийг олгоно. Хойд ба өмнөд нийгэмлэгүүд дотроос одоо бодол санаагаараа тодорхой хэмжээний нэлийн зөрчилтэй байсан ч гэсэндээ зөрүүтэй байсан ч гэсэндээ хооронд бол ойрт нэгт холбоотой хэвээр байсан. За тэдний нэгтгэсэн зүйл маш олон тий. Одоо хамжлагын тогтолцоог халъя. Цэргийн албадан алба хаахаас хаалх явдлыг зогсооё. Одоо автократ засаглалыг нурааж Оросын ард түмэнд шинэ эрхчлөө эрхийг олгоё. За тэдний одоо бас нэг том нэгдэжсэн санаа нь юу гэхээр бид яг цаг үеийнхаа үзэл санаа цаг үеийнхаа хүмүүс юм байна гэж өөрсдөө дүгнэжсэн. Яагаад тэгэхээр эрхчлөөний нэрийн одоо либерал одоо өөрчлөлт нэрийн доор Европ даяар хувьсгал хувилтаа өрнөжсэн. Яг 1820 онд Испани либерал хувьсгал, Грект 1821 онд хувьсгал гарсан. Неаполд хувьсгал гарсан. Ийм үйл явдлууд тэдний итгэлийг улам баттгсан. Бүр 1820 онд одоо Като гудамжны хувилтаан гэдэг Английн хааныг дөрөвдөр хинэрийг хаа алхахыг төлөвл санаарчсэн тийм хувилтаа илэрчсэн байна. За ингээд явахаар тэд үл ерөөсөө энэ олол царингаа заргацсан байна гэдгийг ойлгосон. Орос оронд өөрчлөлтийг зөвхөн шууд үйл хэрэг буюу тэр тусмаа төрийн эргэлт куб дитэ гэж хэлдэг төрийн эргэлт болон хувьсгалын замаар хийх ёстой гэж үзсэн. За ингээд үжитл 1825 онд Паул Пестельд нэг мэдээлэл ирсэн. Эзэн хаан Александр бараа бологчдынхаа хамтар Украиныг зорж 2 дугаар армийн цэргүүдийн бэлэн байдлын үзлэг хийхээр төлөвлөж байгаа болж мэдсэн. За ингээд одоо Александр хаан өөрөө үүрэн дээр нь залрахаар алсан ба шүү дээ. Пестел эзэн хааныг хөнөөж Оросын бүгд хамтын байгуулах төрийн эргэлтийг төлөв боловсруулсан. Төрийн эргэлтийн оноог одоо он сар өдрийг тогтоохдоо 1826 оны 3 сарын 12 гэж тогтоосон. Хойд нийгэмдэгтэй яаралтай харилцаа тогтоосон дараа Левийн бүлэглэл нийслэл Санкт-Петербургт одоо яг мөн адил бослого хөрнүүлэхийг зөвшөөрсөн энэ үед. Гэвч одоо 25 оны 12 сард гинтийн мэдээ энэ төлөвөнд өөрчлөлт авчирсан. Тэр өвөл одоо Оросын эзэн хаан Александр одоо Оросын өмнөд хэсэгт очиж одоо жоохон сул дорой хэрүүл мэдтэй байсан эхнэрийнхээ одоо өмнөд Оростойхоо дулаан уур амьсгалд аваачиж одоо эдгэн гэж найдаж байсан боловч хаан Александр өөрөө тэр үед хүн дээр өвчилж 47 наснда Таганрог хотод халуун ижиг өвчнөр нас барсан. Ингээд дараа жил нь иргэжсэн хүнийг алах одоо төлөвлөгөөнд бүтлгүүцсэн. Александр хааны гинтийн хөхд бүх Оросыг цочирдуулсан. Декабристуудын улс төрийн одоо өөрчлөлтийг хийх хамгийн тохиромжтой цаг бол шинэ эзэн хааныг хаан ширхэг заламжлах үе гэж тооцож үзсэн байна. Гэвч одоо яг хэн хаан ширээн залрах нь тодорхойгүй бас сонио байсан. Александр хаан хууль ёсны үр өгдөггүй байсан учраас түүний одоо хаан ширээний залгамжлалын дагуу төрсөн дүү нарын ууг нь болох Ихван Константин залгамжлах хэрэгтэй байсан. Гэвч Константин эзэн хаан болох бодлоос үхтлээ айдаг байсан. Би аав шигээ боомлуулж өгөх болно хэмээн энд тэдгээр яриа гарах болгонд ярьдаг байсан. Нөгөө эзэн хаан Паул нь шүү дээ. Паулын офицерууд нь алдсан шүү дээ. Тэрнээс болоод би аав шиг алуулна шүү дээ гэж айдаг байсан. За ингээд одоо Александр хаан нас сурахаас өмнө 3 жилийн өмнө нэгэн нууц одоо бичигт гараас зурж өөрийн дүү Ихван Николайг хаан ширээний заламж болохоор тохирч томилсон байсан. Одоо энийг тэ хааны одоо ойр дотны цөөн хүн мэддэг. Александр хаан гинт нас орсон үед шин заламжлалын журам нууц хэвээрээ төр хугацаанд байж зөвхөн хааны гэр бүлийн цөөн гишүүд мэдчихсэн юм тэр. Гэхдээ Оросын ард түмэн бол Константиныг хаан болно гэж хүлээжсэн. Яг л байгалийн жамаараа тэгдэг зарчимтай учраас. Шашны тэргүүнүүд, улс төрчид цэргийнхэн бүгд үнэнч гэдгээ тангараг өргөсөн Константинд. Ихван Николай хүртэл эзэн хаан одоо Александр хааны нууц хүчийг ил болтол уламжлал ёсыг дагхан зөв гэж үзээд шинэ хаанд үнэнч тангараа өргөж ирсэн. Гэвч Константин Польшийн армийн захирагчаар Варшавт байхдаа хаан ширээг өвдөх бодлогүйсэн баг. Айгаал хэсгэсэн. Тэгэхээр Николай ах руугаа андаа Санкт-Петербургт ирж олон нийтийн өмнө хаан ширээнээс татгалцсан. Тэгүүлгсэн. Константин хариуд нь би Санкт-Петербургт очих хүсэлтийг чи хүлээн зөвшөөрч чадахгүй. Хэрвээ бүх зүйл эзэн хааны маань хүсэл зоригоо шийдэгдэхгүй бол би энэ бүхнээс холдож явна шүү гэж хэлсэн. Хулчгаар юм байсан байхгүй. Тийм байна. Айгаад байсан байна. Тий. Гэхдээ энэ өөрөө мэдээд байсан юм л да. Нэг нууцаар ингээд Александр өөрт нь өгсөн байгаад. Гэхдээ тэрийг нөө цөөхөн мэдж байгаа учраас хүлээлт өөрөө байгаад байдаг. Бодит байдал өөрөө байгаад байдаг.
Энэ хооронд одоо Санкт Петербургт декабристууд өдөр болгон уулзаж Александр хааны үхэл тэдний одоо үйл хэрэгт одоо алдаад нэг хэсэг пауз үүсгэсэн ч гэсэндээ одоо зогсож үүсгэсэн ч гэсэндээ жоохон замбраагүй эхэлж байгаа юм. Хаан байхгүй хин хаан болох нь тодорхойгүй хоёр хүн яваад идэг. Тэгэхээр чин бөөн гэх нэг хилам ингээл хор одоо явна шүү дээ. Өнөөдрийн одоо засгийн газар огцрох юм огцрохгүй мүү гэдэг яриатай л адилхан үйл явдал болж байгаа гэсэн үг. Тэгээ энэ замбраагүй үеийн тэдний одоо хувьд бол хувьсгалаа хийх одоо боловсруулах төгс салгавч юм болж байна. За ингээд одоо шинэ офицеруудыг илсүүлж жирийн цэргүүд донд хүнд нь итгэж болох хүнд нь болохгүйг тодорхойлж эхэлсэн ялгалтууд ажилласан. Реле замсгих завгүй ажиллаж бүгд урам зоригтой ажиллаж байсан гэсэн. Энэ бол за ёстой одоо л бол үгүй хязгаарч үгүй гэдэг тийм л одоо нөхцөл дээр ажиллаж байсан. Ингээ манай 1825 оны 12 сард Оросын нийс Санкт Петербургт одоо цуурхал, төөрөгдөл, хуурамч мэдэн дунд үүмэрч ирсэн энэ үед цэргүүдийн дунд Николай хаан төдийлөн нэр хүнтэй биш байсан. Николай хаан бусдынхаа нэг адилаар хатуу чанга гарт дуртай, хиймэл сүрд жагсаал цэргийн өслийг хийхийг хич шүтдэг нэгэн байсан. Энэ үед одоо их ван Николайд үл таних цэргийн офицерууд түүний эсрэг хуйлж өгнө гэсэн мэдээлэл ирсэн байна. Ингээд Николай хаан 1825 оны 12 сарын 12-ны өдөр хэлсэн үг нэг байна. 14-ний өдөр би эзэн хаан болно эсвэл үхэх болно гэж хэлсэн байна. 2 хоногийн дараа болох үйл явдал. Ингээд одоо Николай хаан өөрийнхөө одоо нүүдлээ төрүүлж хийсэн. Ингээд 1825 оны 12 сарын 14-ний өдрийн үүрээр Николай өөрийгөө Оросын эзэн хаан маань зарласан. Тэр өглөө бүх албан тушаалтад цэргүүдээс үнэнч тангар өргөхийг шаардсан. Өөрт нь. Одоо шашны тэргүүнүүд өргөн, сайднэр өргөн, язгууртнууд өргөн, одоо цэргийнхэн өргөн. Хэрвээ цэргүүд хаандаа үнэнч тангар өргөчих юм бол цэргүүч өргөсөн тангарагтаа үнэнч гэдэг загвараар ханддаг учраас энэ бүх зүйл зүүрэн гэдэг декабристүүд аюул сайн мэдчихсэн. Ийм учраас тэр өдрийг сонгож өөр өдөр хийх ямарч боломж байхгүй гэсэн. Тэгэхээр энэ өдөр л хийн үгүй бол дахиж ийм боломж ахаад хэдэн 10 жилдээ гарахгүй гэж үзсэн байна. Бэлтгэлгүй. За ингээд одоо 12 сарын 14-ний өдөр бол хувьсгалчдын хувьд амьд үлдэхүү энэ чигээрээ гасалсаар байгаад гангинж үлдэхүү гэдэг сонголтоо хийсэн өдөр болсон. За ингээд энэ 12 сарын 14-ний өдөр Оросын нийслэлийн Санкт Петербургийн гудамж цусаар будагдах болно гэж үзэж байгаа. За ингээд хоёлаа 14-ний өдөр болон тэр өдрийн үйл явдлыг тэгээд тэрнээс дараа болсон үйл явдлуудыг тэрний одоо нөлөөний талаар тэрний үлдээсэн өв одоо Оросын нийгэмд ямар хүчтэй нөлөөсөн талаар 2 дугаар хэсэг дээр ярьж өгье. За баярлалаа Амрах. Тэр Александр байсан бол манай амжилттай хийчихж байж магадгүй гэж санагдлаа сая. Энэ чинь шинэ хаан гараад ирсэн өөрийнхөө хүч чадлыг харуулмаар байна шүү дээ. Гэхдээ яг одоо ингээд нэг юм байдгийн ганцхан үйл байгаа. Нэг юм том зовлон байд. Хаан нас барахаар шинэ хаан гэдэг зүйл үргэлж хоп итгэл найдвар гэдэг байна. Тийм. Тэр хогийн новш байсан ч гэсэн. Тэгээд ард түмэн үйл хийхээ ячдаг байхгүй, барьцдаг байхгүй. Итгэл найдвар гэдэг зүйл чинь хамгийн эцэд өгдөг учраас. За энэ арай өөр байх байлгүй дээ гэдэг өгүүлбэрээр одоо нийт урам зоригийн 50-аас 70% байхгүй болдог, унтардаг. Тийм болохоор дараагийн нь сайн байна уу мөн байгаа энэ ямар ч хамаагүй сольжлээвэл итгэл найдвар чинь тэжигж идэг гэсэн үг байна. Одоо ч тийм л байна да манайд. За баярлалаа Амрах. За цаг хугацааны аялал нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн хот мөндөр суугаар болон NTV телевизээр замун 83.3 107 хостолгын хот мөндөр хажуугаар хүрлээ. Өнөөдрийн дугаарыг хямд ухаалаг сонголт оргил сүлжээ дэлгүүр болон өдөр бүр шинээрээ төлөөлж ивэнтэтгэлээ. За 2 дугаар дугаарыг хүлээж тэсгүй. Баярлалаа Амрах. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.